Манай нэг бариста охин цагтлаад хийгээч гэж. Би бол зүгээр яг хуу. За шулуух тэнэг хүн бизнес хийдэг юм шиг санагдав. Зоригтой тэнэг тий айгаал хэтэрхий нэхур агаал тий ингээл эргээд дэвэл нэг юм бүтдэггүй юм шиг санагдав. Би бод юусаа хайгаагүй бүх ажил бүх юм хаяад тэгэл зүгээр л өөрөө галтгоондоо хормогч зүгээр л ингээл хоол хийгээл орсон. Одоо ч хийсээр л байгаа хийдэг өдрүүд байчил байгаа. Тийм ажилтаа амын гол нөгөө хайртай дуртай юмаа хийж байгаа учраас нэг ядраад ингээд яагаад идэггүй. Бизнес эрхлэнээс болж алдсан зүйл ч зөндөө их байгаа. Цаг хугацааны хувьд тийм юмыг авсан тавьсан алдсан зүйл ч гэсэн их байгаа. Тэг нөгөө тэмцэж хайрлж яг л ингээд өөрөө брэнд үүсгээд тэр брэнд ингээд хүмүүс таниулна гэдэг чинь маш их цаг хугацаа, энергитэй сэтгэл зүрх бүх зүйл бидний бүр ингээд хайр шингэж байгаа шүү дээ. Тийм эдисмэн шингэдэг байхгүй. Тийм нэг одоо нэг захиалга айгу унаал тийм баярын өмнө хүмүүс чинь ингээд тоохолчтой шүү дээ. Эрүүл хоолч бас юм сезонны маягтай. Ингээд байдаг тураадаг ярьдаг групп руу ширэлцэн суужсан чинь манай нэг бариста охин цагтлаад хийгээч гэж. Тэрс орохтой охин байна. Орж ивэл надад бол хамаахгүй гэжгүй шүү дээ. Та зүгээр цагтлаа л хийн. Бид нар бусдыг хийн гэсэн чинь. Нэрээ тийм юм шүү дээ.